Асархан эдийн засаг гэдэг өөрөө Монголд одоо бас шин сэдв. Асуудал нь бол одоо хуучин асуудал боловч одоо сэдвүүн нэг шин сэдв байгаа. Тэр эмэгтэйчүүд одоо цалин хөлсгүй асархан ажилд эрэгтэйчүүдээс одоо 3.2 дахин их цаг зарцуулдаг. За Аз намхан 7 орны эмэгтэйчүүд бол 4 дахин их цаг зарцуулдаг гэсэн одоо ийм судалгаа бас байгаа. За манай улсад 23 оны байдлаар эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг одоо хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг бол эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд одоо зарцуулж байна гэсэн бас ийм статистик байна. За ингээд манай яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асархан ажилд эрхэлж буй иргэдийн одоо нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой одоо бодлого бас хэрэгжүүлж байгаа. За тухайлбал одоо эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр батлагдаж 22-оос 23 онд энэ хөтөлбөр хэрэгжсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд одоо ажилгүй эмэгтэйчүүд, гэртээ байгаа бага насны хүүхдээ асар хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хуваарай хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд хөдөлгөөрт хамрагдаж бас үр шимийг хүртсэн.